Европын нэгэн Баян Тансаг хотын ядуусын дүүрэгт амьдардаг Виго гэдэг залуу бол өнөөдрийн ярих түүхийн маань гол баатар юм. Энэ залуу маань тогтсон ажил төрөл орлого гэдэг юм байхгүй гудамжаар ерөнхийдөө хийсэж уран зураг янз янзын хөгжим тоглож нэг 5-10 зоол цуглуул тэрүүгээрөө өнөөдрөө болгож амьдардаг юм залуу. Мэдээж гудамжинд наано цаано жижиг сажиг харбор ажил хийдэг хүн учраас музейд байгаа одоо галерейн бусад үйлчлүүлэгч нараас бол нэлээд шал өөр харагдсан. За хүмүүс бол ам амраа дараад ховц онор гутал муутай өнөр тонор дийлдгээ байдсан Виго гэдэг залуугаас ерөнхийдөө 10 метрийн зайтай холуур өнгөрч ийсэн байдаг. Виго шиг зиндааны нөхөр бол уран зургийн музей байтугай ууж идэх юм хагаад гадуур дэлгүүр хошоо зах энтрээр явж явах ёстой байтал яхааргүй Тансаг зэрэглэлийн уран зургийн музей галерей дотор ингээд ерөнхийдөө тэр зурнуудыг ойлгодог юм шиг ойлгож байгаа юм шиг тийм дүр зураг үзүүлээд явж исэн. Ээлжид нэгэн горооныхон өдөр ахиухан 5-10 цаас хийчээд ерөнхийдөө эртхэн өөрийн ажилласаа буусан. За ингэж явж байхдаа орж үзэх юмсан гэж сонирхдаг байсан уран зургийн галерей музейгийн хаалган дээр очиод орхуу байх орхууж явах баах янз янзын зураг нэг удаа нэг зураг тарсан зогсоод яваад нэлээд сайн ажил зогссон байдаг. Ажиглана гэдэг үг бол ерөнхийдөө баадан тэр зурганд бол уусаж орж исэн байдаг байгаа. Яг ингээд зураг өдрөд байж байхад нь одоо харуул хамгаалтын ажилтнууд хажуу ойрхон явахаас гадна түүний чиглэлд нэгэн эмэгтэй хүн бас ирж ирсэн. За энэ эмэгтэйг Фрида гэдэг нэртэй. Баян Тансаг гаралтай ерөнхийдөө юм үзсэн биелэгжүү Фридаг ойртоод ирэхэд манай Виго гэдэг нөхөр бол анзаараагүй. За энэ Фрида гэдэг хүүхэн бол яг одоо Баян Тансаг корпорацийн бас нэлээд дээгүүр ажилтан учраас ертөнцийн одоо энэ хөвшмөл байнгын бэлэн зилэн энэ уйтгартай амьдралаас зогтож магадгүй биерний зураас будгийн өнгөөр амьдралын утга учир эсвэл амгалан тайвныг одоо олох гэж энэхүү уран зургийн галерейд өдөртөө нэг хаяадаа бас орж гарч явж идэг юм хүн юм бэлээ. Бас манай Виго шиг анх удаа орж ирж байгаа ч хүн биш. Тэгээ гудамжны бөбөө маягийн нөхөр одоо ингээд нэг зураг ойлгож байгаа юм шиг ойлгохгүй ч байгаа юм шиг гөлрөө зөксөж байгаа нь Фридад их сонь санагдсан гэж байгаа. Тэнгүүд нь ойтож очиод уучлаарай гэж зөөлөн хоолоогоор итгэлгүйгэн хэлгээд Виго бол ерөөсө бодлосоо салахгүй тухайн зургийг бол ширтээр гөлрөө зөксөж ирсэн байдаг. За ингээд хэсэг хугацааны дараа уучлаарай би энэ зургийг үзээд таныг сонсч чадсангаа та яасан гинэ гэд эргээд хардаг. Тэгтэл Фрида бүсгүй Виго танд хэлсэн байгаа. Энэ зураг тантай ярилцаад байна уу гэдэг үгийг хэлдэг. Тэнгүүд Виго ч яхаа тийм ээ энэ зураач өөрийн бүх сэтгэлээ зотон дээр буулгаж чадсан юм шиг байна. Би энийг хараад ерөнхийдөө ертөнцөөс бараг салаа тасраа таныг хажууд ирснээс мэдсэнгөө уучлаарай намаа гэдэг үг хэлдэг. Товчхондоо бол энэ зураг маш том гүн сэтгэл төрүүлж байна. Яг тэгэхээр өнгөрүүт хоорондоо маш зөрчилтэй байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн өвөрмөц цаанаасаа бас цохилгоотой байна. Энэ бол үнэхээр сэтгэл татан байна. Чи бас энийг бас ингэж мэдэрж гин үү гэж одоо Фридагаас асуусан. Тэгэнгүүт Фрида бүсгүй хэлж байгаа. Тийм ээ би энэ олон зургуудыг үзээд явж байгаа. Энэ зураг бас надад олон зүйлийг бас мэдрүүлж байна. Миний эмх замбраагүй одоо толгоонд байгаа энэ олон будас санааг зэгцэлж нэг шугамд байрж байгаа. Магадгүй амар амгаланг одоо надад өгж байгаа зураг учраас би энэ зурганд бас татагдж байна гэдгийг хэлдэг байгаа. Тэгээ үргэлжлүүлээд Фрида гэдэг эмэгтэй Вигогоос сандаж асуусан байгаа. Чи бол урлагийг яг өөрийнхөө нэг хэсэг мэт айгүй сайн дотн хүн ярьж байгаа юм шиг тайлбарлаж ярьж чадж байна. Энэ зураг уран бүтээлтэй чи ямар нэгэн байдлаар холбоотой байдгүй гэж асуусан. Виго хэлж байгаа. Та бол зөв ажилласан байна. Урлаг тэр тусмаа уран зураг миний амьдрал, миний аврал, миний сэтгэлээ илэрхийлэх байсан үе байсан. Гэхдээ амьдрал өөрөө хүний хүсэл мөрөөдөл юу гэдгийг бүх зүйлийг нь олон аргаар сорж турших өөрийн гэсэн арга замтай байдгийн байна лээ гэдэг үг хэлдэг. Энэ хоёрыг ингээ галерей дээр юм мэрэ байж хаа дотор байсан босод хүмүүс нэг нэлээ мөнгөтэй биелэгжүү эмэгтэй нэг ядарсан залуутай юм мэрэ зогсож байгааг нь нүдний булангаар байн бүртгэж хараад байсан учраас Фрида санаа зовсондоо за галерейч хүн амт их орж ирж ин хоёлаа гарсныг цэвэр агаар амьсгалах уу яах уу гэдэг үг хэлгээд Виго тэгье би бас одоо гарч амьсгалмаар байна. Ерөнхийдөө энэ галерейд орж ирээд өөрийнхөө хайсан юмыг олчих шиг боллоо гэдэг үг хэлдэг.
Энэ хоёрыг галерейн гадаа гараад ирэхэд яхаарахгүй үдшийн нам гүн байдал нь ойрхож ерөнхийдөө цагаагаарч бас аягүй сайхан байсан. Тэгээ амьдрал таны хүсэл тэмүүлийг сорьсон олон сорилтыг танд явуулж исэн гэж та түрүүнд хэлж исэн. Түүнийг нэг сайхан тайлбарлаа, тодруулаа те нууц ишүүл жоох ярих боломжтой юу гэдэг үгийг асуудаг. Ер нь явж урлагаас таныг юу ингэж айхтар холдуулсан бэ гэдэг үгийг хэлэхэд Виго хотын гудамжны өнгөт гэрлүүдийг харж байхдаа энэ бол маш урт үг байгаамаа гэдэг үг хэлдэг. Ер нь товчхондоо би бол өөрийнхөө бүх эд хөрөнгөө алдсныхаа дараа одоо энэ гудамжны гойлгочны амьдралд ерөнхийдөө даруухан амьдарч байгаа. Тэгээ энэ олон жилийн хугацаанд надтай хүн шиг энэ тэнцүүд над руу ихцэлж хараад чөлөөтэй ярьж байгаа анхны хүн нь бол та болж гинэ гэдэг үгийг Фирида зориулж хэлдэг. Ингээд энэ хоёр хэсэг алхаж ирсэн байдаг. За ингээд алхаад явж байхдаа Виго бол хэлдэг. За өнөөдрийн хувьд бол эдгэрхий хоёулаа оройтсон учраас дараа дахин одоо боломжтой үедээ уулзаад би танд өөрийнхөө амьдралын нэгэн хэсгээс бас товчхон ярьж өгч болж гинэ гэж хэлэхэд бол Фирида гэдэг хүүхэн бол баярлаж би бол дуртайя тантай ахад уулзахад бэлэн байна гэдгийг хэлдэг. Энэхүү уулзалтын дараа Виго гэдэг залуугийн амьдрал орвонгоороо өөрчлөгдөж ерөнхийдөө их олон гой зүйлүүд бол тохиолдсон. Тэр тусмаа Виго Фирида хоёр яг одоо бие биенийхэн зүрх сэтгэлд нийцэж хэмнэл таарсан учраас ерөнхийдөө хамтдаа амьдарсан. За амьдрахтаа Вигогийн одоо хотын цохид байдаг ядуусын гудамжинд биш харин Фиридагийн уужим нэлээд тансаг хороололт бас гайгүй байранд хамтын амьдралаа эхлүүлсэн байдаг. Яг хосуудын харилцаа бол яг ном журмын дагуу хөөрхөн явж исэн. Гэхдээ баячуудын хороолол бол одоо Фиридагийн найзууд хөршүүд нь юу гэж хэлдэг байсан юм бэ гэхээр тэр хоёртой мэдлээд өнгөрсөн ч гэсэн араас нь одоо Виго гэдэг залуу ядуу гуйлгачангаар нь дуудаж одоо баян хүүхний доор одоо жаргаж байгаа залуу энэ гэсэн янз янзын ховжив энэ бол явж исэн байдаг. Энэ хоёрын харилцаа тэгээ олон хүний хэл амын дундуур амжилттай сайхан урагшилсаар байгаа. Дараагийнхын төвшөнд буюу хурмээ хийх дээр энэ хоёр санаа оноо нийлсэн байт юм байна лээ. Фиридагийн зүрхний найзууд анд нөгөөд одоо ар гэр үеэлүүд юу гэдгийг хамаатан садан хүртэл хэлж ирсэн. Фирида энэ хүн бол чиний мөнгөнд болж одоо чиний толгойг эргүүлж байгаа хүн шүү. Чиний хүнээсээ эртгэн зайгаа барь юун гэрэлж мэрлэх зүгээр нэг хэсэг хугацаанд хамт ингээд амьдраад үз хүүхэдтэй болчоо энэ гэдэг үгийг бол хэлж ирсэн. Гэхдээ энэ хүмүүсийн ярьж ирсэн хатгаас ярианууд одоо энэ хоёрын хооронд ямар нэгэн анцаа бол үүсгэж чадаагүй. Тодорхой дээгүүр зэндааны одоо хүрээлэлтэй Фирида гэдэг эмэгтэй өөрийнхөө бизнесийн хамтрагч болон ах トゥ амрах садан одоо өөрийн хүрээллийнхнийгаа одоо энэхүү хурминд орхийг хүсээгүй ч гэсэн урхаас өөр аргагүй байдалд ордог учраас яхаарахгүй урилгуудыг бол тал тийш нь явуулсан байна. Мэдээж өрсөн хүмүүс одоо хурмын зааланд бол хүрэлцэн ирсэн. За ингээд Виго Фирида хоёр хурмын зочдод хүлээж аваад хамгийн сүүлдээ бүх хүмүүсээ оруулчаад Виго одоо өөрийнхөө ирээдүйн эхнэр Фиридагийн гарнаас өрж байгаа үнэхээр чи надтай гэрлэнэ гэдэгтээ итгэлтэй байна уу? Надаас болж чи үлдсэн амьдралынхаа туш ичиж амьдраасаа, зовж амьдраасаа гэж би хүсэхгүй байна. Чи одоо яг шийдвэрээ ухаалаг өөрт ашигтайгаар гарах ёстой шүү гэдэг үгийг хэлдэг. Фирида бүсгүй сүү залуугийнхаа гараг чангатгаад би юунд ч хизээч ийм итгэлтэй байгаагүй шүү Виго. Үүнийг хоёлаа хамтдаа туулна гэдэг үгийг хэлдэг. За ингээд уламжлалт хурмын ёслын үйл ажиллагаа явагдаад ерөнхийдөө Виго Фирида хоёрыг эхнэр нөхөр болсон гэдгийг аль биесээр баталгаажуул зарлан тунхагласан. За ингээд хурмын ёслол бол дуусны дараа хурмын одоо бэлэг гардуулах мөч ойртож исэн. За энэ үед одоо Вигогийн зүрх бол хүчтэй цохилж исэн. Одоо хоосон хүн одоо юугаа өвж тавих уу ямар ч байсан олон баячуудын юм нэлээд эвгүй байдалд орох тийм ерөнхийдөө нөхцөл байдлаар ойртож исэн. Тэр тусмаа одоо Фирида бүсгүйгийн зүрхний анд найз охтууд нь одоо түүний ядарсан орон гэргүй нөхөр нь одоо их нэртэй юу гэж гүйгүүлэх юм бол доо энэ гэж ногжигжог энэ хийж исэн.
Ер нь энэ Виго гэдэг залуу энэ баян тансаг хүрээллийн хүүхэнтэй суухад анханасаа бол тийм бүх юм амар байгаагүй. Ар гэр найз нөхөд хамаатан садан адаглаад гудамжгаа зөрж байгаа хүн болгон одоо Вигог шүдэнд орсон Махмет ерөнхийдөө ихэд зэвүүн харж одоо янз янзаар доромжилж их хүүтэн харцдаг байсан. За ингээд замын дундаа шантраад болжмоор зөндөө тийм өдрүүд болж исэн ч гэсэн Фрида бүсгүй одоо түүнийг үргэлж гараасаа тавихгүйгээр дандаа урагшаа чиглүүлж явж исэн өнөөдрийн юм хурим амжилттай одоо явагдах үндэслэл болж байгаа. Хурмын дээр нь байгаа ч гэсэн түүнийг одоо элдв муугаар хэлэх муулж байгаа жигжиг хийж инээж байгаа хүмүүсийг хараад Виго бол аль болохоор тайван байх хичээсэн. За тэгээ Виго гэдэг залуу маань урт талд буюу тайзан дээр олон хүний өдөөс хараа зогсож байхдаа их нэртэй өөх одоо хурмын бэлгээ одоо олон түмэн танилцуулгаар өөр гарч ирсэн. За ингээд дөрвөлзөн хэлбэртэй хөшгөөр одоо бүтээсэн олон одоо дүрсүүдэд очиод хоолоогоо нэлээд сайн засаад бас тэр өрөөнд байгаа хүмүүсийг бол харж хэсэг зогссон. Фрида бүсгүй Вигогийн бэлгийг бол ерөнхийдөө мэдээгүй юу учиртай юм дөрвөлжинтэй даавар бүтээсэн зүйлүүд байна гэдгийг бол мэдээгүй. Тэгээд ингээд амьсгаа дараа нь бол харж исэн. За Виго одоо үргэлжлүүлээд хэлэхдээ би эдгээр зургуудыг бүтээхэд өөрийнхөө бүхэл бүтэн амьдралаа зориулсан. Одоо би эдгээр зургуудаа бүгдийг нь хайрт ихнэр Фридадаа бас бэлгэлхийг хүсэж байна гэж тэр хэлдэг. Эдгээр зургнууд дотор байгаа цэцэрлэгт байгаа эмэгтэй гэдэг энэ зургийг би ерөнхийдөө нэлээд өндөр үнээр санал болгоход бол зараагүй маа. Хэрвээ тухайн үедээ би энэ зургийг зарч гисэн бол надад бүхэл бүтэн урлагийн сургууль нэх хэмжээний бас хөрөнгө орж ирэх байсан гэж хэлдэг. Ингэж хэлээд энэ зургийн урдуур унжуулсан хөшиг даавууг авахд танхим зууж байсан олон хүмүүс бол уулга алдсан байгаа. Гэтэл танхим дотор сууж ирсэн нэг зочин нөхөр чанга хоолоогоор олон хүний анхаарлыг өөртөө татаад ингэж хэлдэг. За энэ нөхрийн яриад байгаа энэ зураг мөрнүүд нь одоо орхич юм уу, хуйлгч юм уу, яг өөрөө зурсан ч юм уугүй ч юм уу хинч мэдэхгүй. Тэр тусмаа одоо энэ харуулад байгаа цэцэрлэг цуугаа бүсгүй гэдэг энэ зурагч нь ерөнхийдөө миний хулгайд алдсан зурагтай адилхан байна. Энийг ер нь шалгуулна гэдгийг хэлээд нэлийн одоо танхимд шууга үүсгдэг. За Фрида гэдэг бүсгүй Маркус гэдэг залуу руу хараад Маркусаа чи яваад өгөөч, чиний атаархлыг энд хүлээн зөвшөөрч чадахгүй шүү. Хинч миний нөхрийг шалтгаангүйгээр доромжилж гүтгэхгүй гэдэг үгийг бол Фрида зоригтой чангаар бол хэлсэн. Тэгээ Фрида үргэлжлүүлж хэлэхдээ би чамд биш өөртөө тохирох хүнийг сонгосон гэдгийг чи одоо хүлээмжлэх цагчин болсон. Чи урд нь надад гэрлэх сандалд одоо олон удаа тавихад би хүлээмжшөөрөөгүй. Үүнээс болж уурлаж атархаж бас хорсолч нь төрж өнөөдөр миний хормыг буснуулж байгаа мó гэдгийг хэлдэг. Тэнгүүд олон хүний дуу чимээнээс айсан уу яасан Маркус гэдэг нөхөр одоо энэ хормоос гарахтаа энэ бол зүгээр эхлэл шүү. Би Виго гэдэг нааны гуйлагчингийн чинь яг ямар хүн бэ гэдгийг ухаж төнхөд олоод гаргаад дээрнэ. Таны өмнө байгаа шиг ийм мундаг сан зурдаг нэр хүндтэй нэгүүлсэнгүй хүн бас биш шүү наадах чинь гэж хэлээгүйгээ явдаг. Виго мэдээ сандран л да сүйд бүсгүйхийнх нь буюу эхнэрийнх нь одоо хуучны танил нөхөр хурмийнхан үеэр баахан доромжилж ядуугуулгачингаар нь дуудчаад гараа явсны дараа уламжийн шоконд орсон. Үүнийг харсан Фрида өөрийнхөө нөхрийн гараас одоо хөтлөөд тухайн танхимын хүн баахтай цөөхөн одоо нам гүм хэсэгтж зогссон. Бид хамтдаа чиний энэ уран бүтээл зургуудыг олон түмний өмнө нотлоно. Тэгэх юм бол бүгд үннийг мэдэх болно. Үнэн үргэлж бидэнтэй хамт байгаа гэдгийг хэлж нөхрөө тайвшруулдаг. Энэ өдрөөс олон сарын дараа Виго, Фрида хоёр өөрсдийн гэсэн жижигхэн хурган урлагийн сургуулийг бол байгуулж чадсан. За тэр цэцэрлэгт суугаа эмэгтэй гэдэг тэр зургийг зарахгүйгээр харин эхнэр нь өөрийнхөө боломж бололцоогоор нөхөртөө болон өөрсдөө зориулж юм урлагийн сургуулийг бэлдээ тэндээ олон сайхан залуучууд хүүхдүүдийг цуглуулж урлагийн анхны А Б үсгийг бол заагаад хэлж исэн. За энэ одоо сургуулийнхаа нээлтийн үйл ажиллагаан дээр одоо сургуулийн хамгийн хоймор хэсэгт энэ гоё алдартай зургаа өлгчөөд байж байхад нөгөө хурин бүснүүлдэг Маркус гэдэг нөхөр яг тэр зурагтай төстэй зураг барьчихсан олон хүний дундор
том алхаад орж ирдэг. За энд ингээд хоёр талаар зогсож исэн үзэг сонирхогч сурлагч нар бол үнэхээр их гайхсан байдаг. Маркус гэдэг нөхөр бол Фрида гэдэг хүүхэнтэй сууж чадаагүй нэлээд шартаа залуу л та. Тэгээ ингээд яг тэр зурагтаа ижилхэн зураг тэрврээд яг урлагийн сургуулиар нь орж ирээ зогсохгүй олон дүнд хандаж ингэж ялж байгаа. За энэ худал хуурмыг энэ холион бантныг ингэж үргэлжлүүлээд тол явуулмааргүй байна. Ийм учраас өнөөдөр би сэтгүүлч болон те сайт хэвлэлийн хүмүүсийг дагуулад ирж байна. За ямар ч байсан өнөөдөр энэ худал хуурмыг цэг тавьж энд нь дуусгана. Яагаад гэвэл энэ зурган дээр байгаа бүх зүйлийн деталь тайлбарыг наа хүнээс ч сонсомоор байна. Би бас өөрийнхөө бас нарийн ширийн зүйлийг одоо ингээ мэтгэлцэх маягаар хэлээд явна. Тэгээ та болгон бүхэн гэрч болоод явна шүү гэдгийг хэлдэг. За тэнгүүд одоо ийм хүү болно гэж мэдээгүй байсан. Вега бас жоохон сандарч нүүр аймын одоо те жоохон цонхийсэн. За тэгээд ингээд наачаашаа ингээ байж байгаад хоолоогоцаад хэлсэн. Миний зургийн одоо үг үйлдэл өнгө бодог болгон өөрөө амьдтэй олон зүйлийг агуулж байгаа. Энэ бүх зүүн нарийн ширийн зүйлийг урлаг судалдаг уран зургийн шинжээчнэр аль нь ойрог аль нь холих вэ гэдгийг хэлээд өгнө гэдэг хэлдэг байгаа. Яг энэ үед Фрида буюу түүний эхнэр түүний гараас нь одоо татаж булан руу аваачаад асуудаг. Энэ зураг ер нь ямар учиртай зураг юм чи яагаад зурсан хизээ зурсан дээрэс нь энэ одоо цэцэрлэгт суугаа эмэгтэй хүн гэдэг зургийн гол дүрийн эмэгтэй ер нь ямар учиртай чамтай ямар холбоотой энийг чи надад тайлбарлаж өгөхгүй юм уу? Би одоо хүртэл энэний чи нарийн ширээвч мэдэхгүй яваад байсан байна гэдгийг хэлдэг. Тэгэнгүүт одоо Виго гэдэг залуу ихтэй би яг энэ бүх нарийн зүйлийг одоо ярихад бэлэн биш байна. Дээрээс нь олон түмний өмнө энэ зүйлийг ингэж чангаар ярих сэтгэл зүйн болон бие физиологийн бэлтгэл надад бас байхгүй байгааг ойлгоорой хайртмын гэдгийг хэлдэг. Харин Фрида гэдэг бүсгүй нөхрийнхөө гарыг ахин чангатгаад хэлдэг. Олон зүйлийг төвчж ирсэн. Гэхдээ өнөөдөр энэ нөхрийн байрж ирж байгаа мэдээллүүдэд ямар нэг үнний орон тэр байгаа юу гэж би сонсоомоор байна. Хэрвээ энэ зургийн гаралд үүсэл эсвэл энэ зурган дээр хэмэгтэй те энэ бүх зүйлүүдэд ямар нэгэн шудраг бусын сүудэр байгаа бол би чамтай гэрэлсэн гэрэлтэндээ бас эргэж харах тийм одоо нөхцөлөд дүүсч болзошгүй байна гэдгийг хэлдэг. Ер нь тэгээд энэ Вигогийн эргэлзэл тэнгэлсэн сандарсан байгааг хараа танхимд байгаа хүмүүс Маркусын үний юм байна гэдэг тийм ерөнхий хандлага руу давмгайлж эхэлсэн байгаа. Тэр тусмаа одоо Фрида гэдэг бүсгүй хүртэл нөхөртөө одоо үл итгэж байгаа юм шиг тийм царай гаргаж бараагаад үлдсэн. Харин Виго гэдэг залуу өөрийнхөө өнгөрсөн амьдрал зурсан зургийн тухай хамаагүй бас нарийн детальч ярьж чадах боломжгүй байна гэдэг үгийг хэлээд өөрийнхөө зургнуудыг тэврээд энэ одоо заалнаас гараад энэ урлагийн сургуулийг орхиод явсан. За явах хугацаа хаашаа явсан бэхээр өөрийнхөө одоо ажиллаж амьдарч ийсэн ядуусын дүүрэг өөрийнхөө орхимж одоо юу хийн те өөрийнхөө оромж руу бол явсан. Ингээд сарын дараа өөрийнхөө ядуусын хорооллын одоо нэгэн жижигхэн умгар талбайд одоо Виго гэдэг залуу өөрийнхөө одоо хэвлэлийн байгуурлал үзэсгэлэн гэхүү нэгэн зүйлийг одоо хийж өөрийнхөө зургийг өлөгчөөл олон хүнийг цуглуулсан. За энд нь одоо янз янзын хэвлэл мэдээлэл болон тэр тухайн дүүргийн ядуудтай хүмүүстнээс хурж ирээд ерөнхийдөө хараа суужсэн. Энэ дээр юу гэж хэлсэн бэ гэхээр би эхлэлээсээ хойш их олон замыг туулсан. Зөвхөн одоо тийм метр километрээр хэмжих биш бас туршлагаараа би их олон зүйлийг үзэж харлаа. Тэгээ өнөөдөр та бүхний өмнө зогсож байгаадаа баярлахын хажуугаар урлагаараа дамжуулан сэтгэлийн минь хамгийн гүнд байдаг хэсгийг одоо хуваалцах цаг нь болжээ гэдгийг та бүхэнд хариуцлагатай хэлье гэдгийг хэлдэг. Мэдээж энэ олон хүн цугласан газар түүний эхнэр Фрида бас ирчихсэн олон хүний дунд чимээгүй хүн бол сууж ирсэн байдаг. За тэгээ Виго гэдэг залуу энэ одоо уран зургийг те цэцэрлэг цуугаа эмэгтэй гэдэг одоо цэцэрлэгт сууж байгаа ганц эмэгтэйгийн зургийн дараагийн хувилбар буюу одоо яг энэ эмэгтэйтэй хамт нэгэн хүүг одоо зурсан зургийг бол одоо энэ олон хүнд гинэ танилцуулсан. Тэгээ танилцуулж байхдаа нэг үг хэлсэн. Олон жил үннээс нуугдаж үнний ард одоо тэ зургийнхаа ард нуугдаж ирсний одоо өөр төлөөсөнд надад өнөөдөр уй гашуул үлдлээ. Тэрнээс биш одоо өөр надад
те өөрийгөө нотлох тийм боломж төрүүлсэнгүй. Энэ зурган дээр гарч байгаа хүн бол олон жилийн өмнө миний нас барсан одоо эхнэр хүү хоёр маань байгаамаа. Тэгээ энэ зураг бол надад өвдөлт, хайр, бас уйга шүү олон зүйлийг хэлж байгаа. Ерөнхийдөө баг миний гэрээслэл гэж хэлж болохоор хэмжээний уран бүтээл байгаа. Тэгээд одоо та бүхэндээ те энэ зургаа ингээд харуулж байгаа жиж би одоо ингээд тавьширж байна гэдгийг хэлдэг. Ингээд олон хүмүүс яг тэр зураг дээр байгаа эмэгтэй яг өмнөх өдөр Маркусын зурсан гэдэг газарлэгт суугаа эмэгтэй гэдэг зурагтай яв цав өнгөжэлтэй одоо хэлбэр хэмжээ бүх химнэл найруулга бүх юм нь бол яг адилхан байгааг хараад бол бүгд итгэсэн яхарахгүй Маркус гэдэг хүн бол бас нэлээд бодлооны нөхрийн байна гэдгийг бол хүн болгоо мэдчихсэн. Тэр тусмаа одоо Фрида гэдэг эмэгтэй олон хүний дундаас өөр ирэхгүй босч ирээд нөхөр дээр очиод нөхрийгөө тэрврээд уучлал гуйсан. Олон хүн чамд итгэхгүй байхад би дээрнээс чамд итгэхгүй мухаа шаргасан намайг уучлаарай гэдэг үг хэлж идэг. Эхнэр нөхөр хоёр эв зүгөө олоод олон хүний өмнө өөрсдийнхөө зураг, өөрсдийнхөө түүхийг бол үнэн оригима гэдгийг баталсан энэ бүх зүйлийг хараад тэнд цугласан олон хүмүүс бас алга ташиж баяр хөөр болж ерөнхийдөө энэ том маргаан үмийн бол одоо ингээд дууссан. За Маркус гэдэг нөхөр бас энэ хоёрын яриаг одоо холоос харж зогсож байгаа ерөнхийдөө үнд гүцэгдэж цаашаа явах газаргүй боллоо гэсэн юм шиг чимээгүй олон хүний дунд дуусаад алга болоод явсан. Энэ зурагтай холбоотой маргааны тухай одоо сонин сэтгүүл сайтууд гарч исэн мэдээлүүд нэгэнтээ ингэж эцэслэгдээд энэ хоёр үргэлжлүүлээд өөрсдийнхөө хийжсэн урлагийн сургуулийнхаа хөгжил цэцгэлтэнд бол анхаарал явсан байдаг. Тэгэхээр ерөнхийдөө анханасаа энэ хоёрын уучрал төгсгөл хүртлээ олон саад давааг те янз янзын үед одоо давхтаа давж унахтаа уунж өнөөдрийн одоо энэ төгсгөлийг бол үзэж гин. Тэгээ энэ түүх биднэрт юу харуулж ийн вэ гэхээр үнэн нуух тусам үнэн өөрөө ил гардгийн байна гэдгийг энэ түүх харуулж байна. За Виго ч гэсэн өөрөө хэлсэн байгаа. Үннийг нөө зурганы ард нуугдаж явсаар надад ой гашуул нэмэгдлээ. Тэрнээс өөр юу ч өөрчлөгдсөнгүй гэдэг үгийг хэлсэн байдаг. За ингээ өнөөдрийн оруулсан болсон бодит гоё түүх маань та бүхэн таалагдсан бол дардаг барьдаг бүх юмаа сайхан тултал дараад өгөөрэй. Тэгээ тун удахгүй иймэрхүү төстэй түүхүүд араараас орж ирэх болно.